Өхөө намжлын домог. Эрт үрт цагт Монголын зүүн хязгаарт хөхөө намжил гэж нэгэн сайхан эр байж. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдарсан байв. Гэтэл хөхөө намжил цэргийн албанд явж Монголын баруун хязгаарт очижээ. Түүний сайхан дуулдгийг дарга нар нь даруй мэдээд хөхөө намжлаар ажил сургууль хийлгэхийн оронд нь харин цэргийн албан хаах хугацаанд нь бараг 3 жил шахам зөвхөн дуудуулсаар байжээ. Тэгэхээр нь тэр би энэ завсар нэг ч удаа морь мал унаж гадуур дотор гарч байсан удаагүй билээ. Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэн хоногч гэсэн адуун дээр гаргаж өгнө үү гэж харьяалагдсан дарга нартаа уламжлан хүсжээ. Чиний халагдах хугацаа нэгэнт шахсан учраас бид чамаар дуулуулж баймаар юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор 5 хоног архтан дээр гаргая гэж зөвшөөрчээ. Тэгээд хөхөө намжил адуугаа тууж нэгэн нуурын захад очоод услах зураа түүний хөвөн дээр дуулж байтал нуурын дотроос сайхан хар морь унсан ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд манай аав ээж хоёр таныг дагуулад ирээч гэж намайг явуулав гэхэд би танад хэрхэн яаж очих билээ гэж хөхөө намжлыг асуухад хүүхэн хариулна. Та миний араар сундлаад нүдэ айн гэсэн ёсоор нүдэ айн бол хэдийн хүүхний гэрт ирсэн байв. Тэднийх үзэглэнт ганц охинтой маш баян айл байж гинэ. Хүүхний эцэг их хоёр хөхөө намжлыг хүндэтгэн зочилж дуудуулж өгөхийг хүссэнд би 5 хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танаад тавтай удаан сууж олон дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн. Түүнд санаа зовох явдалгүй. Харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэ хугацаанд манад тавтай тоглог амарч бидэнд олон сайхан дуулж аль гэжээ. Ингээд хөхөө намжил тэр айлд байх хугацаанд нөгөө үцэглэнт хүүхэнтэй сэтгэлтэй болж түүнтэй гэр бүл болохоор ярилцж тохирчээ. Би 5 хоногийн хугацаанд яваа боловч 1 сарын дараа цэргийн хугацаа дуусаж халагдах тул чамтай эргэж уулзнаа гэж хөхөө намжил хэлж гинэ. Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ. Ингээд хөхөө намжил адуугаа тууж ирэхэд нь сайн хүний маллсан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр маллсан ч тийм сайн болдоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж ер нь чамайг цэргийн албанаас халахгүй гэхэд нь нэгэн хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж айл гэж хөхөө намжил учирлан гойв гинэ. Тэгээ цэргийн албанаас халагдаж урд яригдсан ёсоор нөгөө нуурынхаа хөвөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгоо ирж хамт гэрт нь очихоор явжээ. Хөхөө намжил ийхүү сайхан амьдарч байсан боловч орон нутагтаа аав ээж амраг гэргийтэй байсан тул орон нутгийн зүг аргагүй явах болсон учраас нөгөө хүүхэн нь хөхөө намжилд ийн хэлж гинэ. Чамд өдөртөө харж ажиллаа хийгээд орой энд ирж байх ийм сайхан морь өгнө. Харин түүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнө заавал цаахалтын хэртэй газар түр зогсож морьныхоо амьсгааг дарж байгаад очиж байгаарай гэж захиад сайхан хул морь өгч гинэ. Хөхөө намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсан боловч түүнээс өөр морь юр ундаггүйг нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн хөхөө намжил шүн болгон адуугаа манаж гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдаг байсан гинэ. Гэтэл хөхөө намжил адуугаа уулын аманд залчгаад нөгөө хул мориороо Монголын баруун хязгаарт нисэн очиж ногоон торгон дээлтэй эхнэрийн гэрт хончгоод өглөө болохын хэрд яг хэлсэн ёсоор нь морьныхоо амьсгааг түр дарчгаад адуугаа туугаад очдог байжээ. Ингэсээр 3 жил болсон боловч түүний учрыг хуучин эхнэр нь ер мэддэггүй байж. Гэтэл хөхөө намжил нэгэн өглөө жаахан оройтсон тул морьныхоо амьсгааг дарахаа мартаж
Адуугаа шууд туугаад ирэхээр нь нөгөө хардаж байсан эхнэр нь гэрээс гинт гарч ирээд жигүүрээ хумж амжаагүй байсан хул морийг нь харангуйтаа даруй эргэж орж хаач авчраад тэр мориных нь уурсыг хайчилчихсай зэрэг сайхан хул морь хүчгэж гинэ. Хөхөө намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж 3 сар шахам нойр хоолгүй хэвтсний эцэст мориныхоо толгойг дуурайлгаан сийлж морин толгойтой хуур хийгээд түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд морин толгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой ажээ. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.